Тавхан хүрэлцэн ирсэн. Баярлалаа. Цагаагаар дэлхий сайхан байна. Өгөөмөр зам болно гэж бичээд байгаа. Өгөөмөр зам өнгөн ногоо. Өгөөж нь ариун сайхан да. За ингээд хөшөөгөө нээж ярив. Энэ бол хоёр агуулгатай. Нэгдүгээрт нь дэлхийг хайрлая. Дэлхий. Би насаараа дэлхийг инх тайван гэж ярьлаа. Насаараа би дэлхийг хайрлаа. Бас дэлхийг 3 удаа бүтэн тойрсон сэтгүүлч байгаа юм аа. Тэгээд би энэ дээр энэ алгандаа дэлхийг хайрлаж инхрилж байгаа юм бэ. Миний уран бүтээлийн гол сэдв юу байдаг вэ? Амьдрах сайхан. Тэрнийг англи хэлээр бичсэн. Ингээд дэлхийг хайрлж байгаа энэ байгаамаа. Одоо энэ хотын суурин дээр бичсэн юу? Бэдаш цэвэгт бурхан буудаан өвөрт босоогорон төрсөн унаг бомберийн алсаас буцаад ирдэг хөлөг Цэдэн дамбаа гэж манай цогт сумын нэртэй яруу найрагч, нэртэй дуучин, нэртэй алиалагч гайхамшигтай юм хүн байдгийва. Тэгээд хамгийн гол нь гарын үсэг нь яг чирчгээр нь ингээд үлдсэн байт. За дараагийн энд юу гэж бишээтэй байна уу гэхээр цогтын ууган улсын гавьяат цолтон. Бянхны гавьяат гэдэг цолыг авсан. Тэрнээс хойш одоо 4 болж байна. Дараг. За тэгээд гавьяат цолтон хүндэт иргэн мэдээж хэрэг цогтын анхны хүндэт иргэн байгаа юм аа. Хоёрдугаарт нь Новелын инх тайвны шагналд нэр дэвсэгч өрсөлдөгч. Новелын инх тайвны шагналд сэтгүүлчдийн байгууллагаас нэр дэвшүүлсэн таны материалыг хүлээн авлаад эсэв гэдэг хүн энэ өрсөлдөх болон гэхдээ дүн гараагүй байхад нийтэд сурталчилж болдгүй жоромтой юм шүү эсэвгүй гэдэг Новелын хороноос хайртай гэдэг авгаа надад мэйлэр үлсэн байгаамаа. Доктор профессор гэж байна. Гадаад улс төрийн суртал нэвтрүүлгийн он дарга зүйн асуудал гэдгээр 27 настай байхдаа доктор зээлийг хамгаалсан. Энэ бол асуус юм. За дараачид нь яруу найрагч гэж байна. Мэдээж хэрэг олон яруу найраггүй. Одоо ингээд сая тэнгэрийг харахад тийм ээ. Цэлмэггөх тэнгэрийн бон цагаан мүлтэн цэвэр ариун сэтгэлийг атаархалтай санлаадави санлаа. Монгол эсийн юм болгоныг мөнч санлаадаа гэж олон шүлэг байна. Дэлхийн соёл урлагийн академийн байнгын гишүүн. Энэгээр том цаа. Мэндаяа би тэр нэгэн цаг үед тэр дэлхийн соёл урлагийн академийн жинхэнэ гишүүн гэдгийг үнэхээр гардан авч байлаа. Энэ зураг нь бас манай Жандал гэж телевизийн зураач Жандал гэж гайхамшигтай хүн байдаг ш. Тэр намайг зурсан байдаг. Энэ байна. За ингээд төгсөлд нь ээж хайрхан эрдэмтэн сэтгүүлч хоёр цогтын нэрийн хуудасаа гэж байгаа шүү. Цогтын нэрийн хуудас гэж юу ихтэй дашиг ээж хайрхан хоёр байдаг юм. За ингээд ийм хөшөөг нээж байна. Их танд баярлалаа. Гайноо гандаг чулуу үрдээ. Энэ хаал барилах хүүхдэр Баялтай аймгийн цогт сумын төвд соёл амралтын хүрээлэн гэж байдаг гэсэн. Тэнд суурийн тавьсан гэсэн сураг гарсан манай ах дүүгээр бүгдийг хийж байгаа баха. За ихэм их гэх юм тугай баярлалаа энэ хараа.
За нөхдөө анхаараарай. Өнөөдөр чухал түүхэд өдөр болж байна. Түүхэд гэдгийн учир гэвэл дэлхийн данстай, дэлхийн сэтгүүлч, дэлхийгээр нэг аялсан Монголдо бүтээгэл дэлхийд алдартай Бизагийн дасгүйгэх бурхан буудаан уулын 12 төрсөн олон жилийн андууд манай найз маань өнөөдөр түүхэн чухал зүйлээ хийсэд байна. Түрүүн ярьлаа. Манай дасгүйгийн хувьд бол бараг бүх хүний бүхэл төрлийн авьяас, мэдлэг, чадвар энэ бүгдийг бол биндээ шингээсэн тасралтгүй хөдөлмөрдөг гайхалтай хүн. Эрхэм нөхөр дасгүйгийн хувьд огторгүй нисгчдийг Москвад нэвтрүүлж явах энэ үеэс хойш бол дэндүү сайн мэддэг, дэндүү сайн мэддэг болсон юм аа. Би Москвад 7 жил 7 сар 14 хоног ажиллаж, Москвагийн элчисэд яманд ажиллаж, сансрын нислэгээс өксүүлээд олон зүйл оролцож байхад бол гавьяат бүхэл зүйлүүдээ эхэлж байсан буюу ундруулж байсан нөхөр дасгүйгээ. Дасцэрэг дуулж чадна, бүжиглэж чадна, уран зохиол, дэлхийн бүх зүйл бүгдийг болоод дасгүйдгээрээ онцлогтой юм аа. Ийм учраас дасгүйд чинь бас үе сайхан уулзаж, цуглаж, ярилцаж бас манайхаар хоёулаа ярьдаг ийм хандлт үүдээ. Ингээд дасгүйн тухай яриад ивэл маш их зүйл ярина. Дасгүй миний номонд бас өдөн дэдий удаа бичсэн энэ зүйл надад өрөөдөө дуугур зохиосон алдартай энэ дэлхийн хүн. Би энэ дэрэгтэй бие бэлтгэж ирсэн. Жишээ нь миний энэ зангаа бол дэлхийн бүх орнуудын туг талбааны зориуц үж ирсэн. За тэгээд таньдаа номын цагаан хадгаан гэртээ бэлгэлсэн учраас энийг сонгож ирсэн. Энэ дээр бичсэн байгаа Монгол улсын соёлын авьяас зүтгэлтэн дэлхийн түүхэд сэтгүүлч, яруу найрагч, зохиолч, авьяасны маллай Бизагийн дасгүйн зориулуу гэж хэлээд гэргий бид хоёр гарын хэсгийн дурсаа. Энэ хоёр ч дуугаараа их мундаг авьяаслан өссөн. За энийг танд өргөн барья. Морин жилээс морин сонгосон байгаа юм. Энийг ингээд телевизээр өнөөдөр дэлхийн сайхан дэмжиж байна. Ингээд юуны юм дасгүйтэй эрүүлэн урт удаан наслахын ажил амьдралын сайхныг хүсчээрөөё. Хоёрдугаар энд хүрэлцэж ирсэн эрхэм хүндэт та бүгдэд би Монгол улсын ардын багш авьяатай үсрэв. Бүгдэд нь сайхан бүхнийг өөд нь өргөн мандуул дэвшүүлье. Баярлалаа. Бүгд чинь ад жаргал сайхан ихтэй. Ад жаргал гэдэг чинь та бидэнд байна. Миний Монгол хөгжинөө. Баярлалаа. Спасибо. Thank you. Би энд сэтгэлийн үгийг биччихсэн учраас энийг уншиж байна. Номын анд 1968 оны Эрдэм дурлагч хөлөв 2006 оны Эрчиж Монгол хөдөлгөөнийг хамтран санаачлагч Монгол улсын соёлын авьяас зүтгэлтэн доктор профессор олон улсын сэтгүүлч эрхэм нөхөр дасгүйд танд болон таны дотны бүхэнд сайн сайхныг дээдийг хүсэн яриаж байна. Гэргээ нарантья, дүү сарантья. Энэ дүү сарантья бол таны анхны шав олон улсын сэтгүүлч охин энхүр нарын хамт шажуулан гэсэн юм номын намгатай номоо танд өргөн барья. Миний анхны шав энэ олон улсын сэтгүүлч. За баярлалаа. Гэргээ энэ чинь
Автоматсоо гэдэг байсан. За Сайхан байна. сайхан өглөө. Бид их сургуулийн нэгэн ангид 5 жил нэг ширээн дээр хамт суралцсан төгсөн ангийнхан төгсөгчд бид гурав ирчээд байгаамаа. Ийм учраас манай дасцуг аль оюутан байх цагаасаа эхлээд сонин сэтгүүд өвдөд орчуулгаар байнга хичээлдэг байсан ирээдүйдээ сайн оюутан байсан гэдэг нь анханасаа бидэнд маш тодорхой байсан юм аа. Тийм учраас дасцгийн бүтээсэн, хийсэн, бичсэн шүлэг бүх зүйлийг уншиж үзээд бид нэр дотроо сэтгэл баяр яамаа да манай ангийн дасцг маань аваад өөдтэй явж энэ удам цайхын яваасаа гэж ингэж хүсэж байсан юм аа. Одоо ингээд дасцг нь уртх сам чинь хэрэгтэй байна шүү. Уртх ирээдүйн шинэ өнгөтэй байна. Урт наснаараа удаан жаргаараа олон түмэндээ үртэй сайн үйлсийг их үтээгэрэй гэж ангийн чинь хамт олон чамайг хүсэж байна. Баярлалаа. За ангийн хонгонд баярлалаа. Ангийн хоёр охин. Ангийн нэг дугаар ангиа шилжиж Öböslüzes гохолтөлөж гээд ирсэн тасавхада. Öböslüzэн захирал ноён батгч аваа. Гохолтөлөд нэг харин бид. Тэгээд энэ. баярлаа. Төлсөө өдрийн Яа ингэж Ногоос хэд байна? Миний юбас мантуга. Гоншингуудын хэлсэн учраас одоо дасцвгтэн эрүүлэн уртнаас л удаан жаргаж сайн сайхан явж үр хөвгөд ацаа нэртэн мөнгө дурсагдах бүтээл мөнгө дурсагдах төвлийг бүтээсэн баяр хүргье. За танд сайн сайхан хүсье. Энэ нутгийн зөвлөл хамтарч байгаа шүү. Цогц сумын нутгийн зөвлөл. За. Цогцсумын нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дараа. Цогцсумын нутгийн зөвлөлийн дараа. Цогнотог мантуга. Цогнотог мантуга. Монгол улсын соёлын дэргэн ажилтсан манай нэртэй гарав зураач ган хуйг ах маань хэлэх гэж байна. Ганцхан үг хэлэхгүй. Орчуулагч гэдэг үгийг. За энийг л хаяад байна. Энэ орчуулагч ихтэйгээр явж байгаа орчуулагч юу? Би ч одоо бас жоохон хэл ам жоохон орчуулагч Оросын хувьд бол бас жоохон юм би. Тэгэхдээ энэ хүнийг үлбэр албан ёсоор хийхгүй орчуулагч гэдэг доктор профессорын өмнө орчуулагч гэдэг үг орох ёстой. Тэгээд би баярлж байна. Зураг дарчих та. Тэгээд би энэ яг энэ хөрөг зургийг 10 онд зурсан одоо энэ гурван говьяат байгаа юм. Энэ миний дүү хоорой дүү байгаа. Энэ сая энэ онд бас хоёрын говьяат авж байгаа. Энэ зургийн доотлолт нь байна. Энэ бас цэргийн хүн хурандаа хүн байгаа. Насан буян талигачиг та нар мэднэ. Бас миний сайхан найз явлаа. За энэ даашгагийн маань одоо энэ үйл явдалтай зураг одоо олон жил үзэгсэн зурагт мурагтаар их харшуу. Тэгээ энэ над байгаа юм. Тэгээ одоо нүд маань жоох ийм болчихлоо. Уг нь миний архивнд байж их хэвээр. Тэгснээч энэ дасцгт маань байж исэн хамаагүй дээ. Тэгээ эзэндээ ирж байна гэж би бодож байна. За баярлалаа. Миний найз уртнастаараа удаан жаргаараа. Тэгээд ган хуйг ах маань сая гол юмнуудыг ярьчлаа. Тэгээд энэ насан моён даашаа бид нар одоо их ор татсан сайхан одоо явж байлаа. Уран бүтээлийн хамт холбоотой байлаа. Дасцэг багшийн удирдлагын вэжин 44 наснаа зохион дээд сургуулийн олон улсын сэтгүүд эдийн хэрэглээд өгч байлаа. Гурван дээд сургуулаа. Би тэргийн дээд сургууль өгсөн юм дээ. Тэгээ улс төрийн дээд сургууль гурван зохиомжийг өгсөн. За ингээ явж байгаа энэ сайхан зурнуудыг манай
Ганхыг ах маань одоо ийм ингэж зурдаг хүн байсан шүү дээ. Одоо энэ өшөө олон сайхан уран бүтээлүүд нь одоо ингээд архив байж байгаа. За ингээд манай насан буян урлагийн аваа тэгээд мэдэн шүү дээ. Нэртэй хөгжмийн зохиолч. А энэ бол одоо би одоо энэ Улаанбаатар сонины дайдлыг одоо ийм урт устай ийм нэг албан шиг нөхөр явсан. Албантай нөхцөл нийтийн уран сайхны кино хийсэн. Энэ миний одоо Ирак явж байсан үеийн зургийг ингээд сайхан одоо ягаад ингээд одоо Ганхыг ах маань бид гурав ингээд сайхан дуурсан энэ зургийг одоо даашгаа багшд ингээд дурсуулаад хадгалж байгаа юм байна. Тэгээ энэ надад Эй, тэнгэр дөр. Тэнгэр дөр. Монгол улсын нэрийг дэлхий дахина гаргасан зүгээр зорихгүй одоо авиат цолын одоо хүртэж өдийг хүрч байна. Цогцмын нэрийг бол Монгол улс даяар одоо мандуулж байгаа. Ийм одоо авиатай хүн би энэ өнөөдрийн зөвхөн үйл явдлыг оролцож энэ өчүүхэн сэтгэлзүйхэн энэ гарлууд яа тань. За баярлалаа. За их баярлалаа. Сайн байна уу? За Дасцэг багшийн анхны шавнырын нэг нь би юм аа. Тэр үед бидний үед бол 3 дугаар ангид орос хэл орж исэн. Тэгээ англиэд орос хэл заалгаад биднэрт бол хүүхдүүдэд орос дуу зааж исэн. Тэр дууг би одоо хүртэл мэддэг юм аа. 10 дугаар ангид төгсөөд Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд явах уу, Ломоносовын нэршил их сургуульд явах уу гэхэд багш зөвлөгөө өгтөө олон улсын харилцааны дээд сургуульд яваа. Тэнд сэтгүүлчийн ангид явахын хажуугаар одоо хэл сурдаг юм аа гэж би бол юу ч мэдэхгүй өгөхөд тэгээ яваад би багшийн ачаар орос англи хэлтэй болсон. За тэгээ үндэсний телевизэд шуурхай мэдээлэл дээр улс төр мэдээллийн редакцид олон жил ажиллаж байгаад Америкт 11 жил гэрүүлээрээ амьдарсан, тэндээс бас сурвалжлага явуулж ирсэн. Өнөөдөр миний хийж байгаа ажил бол Америкт байхдаа 18 жил болж байна. Америкийн нэгдсэн улсад Монгол телевизийг үүсгэн байгуулад одоо захирлаар нь ажиллаж байгаа. Монголоо Америкт, Америка Монголд сурталчилж байгаа. Ингээ багшийн ачаар өнөөдөр Америкийн нэгдсэн улсад Монгол телевизийн захирал мөн одоо засгийн газрын томилгоо байгаа Монгол улсын соёлын элчээр ажиллаж байна. Тэгээ энэ бол одоо багшийн ачаа гэдэг дөнгөж сая нэг Испани яваад ирсэн хөл бөмбөг сонирхдгоо бас. Тэгээд яг хувийн ажил дээр явсан ч гэсэн тэнд бас хөл бөмбөгөө үзэж сонирхоод тэгээ аян замын эдээ болгож багшд барьяа. Өргөн барьяа. За баярлалаа үнсэн. Энэ бэскэншэг. Хатал бэскэн. За энэ манай афиш нэрээ. Айгуро. За энэ Японы эдний багш манай дүү. Сайхан. Сайхан. Энэ миний аав ах байгаа юм. Манай аавын хоёр бол ахтай хоёрын хүүхэд. Ингээд би хатан одоо хүндэтгэл үзүүлсэн таавгад маш их баярлж байгаагаа илэрхийлье. Ах юм энэ магтлаа мандуулзаа. За энэ нэг иймэрхүү юмнууд бас нэг хийх юм аа. За энэ нэг бичсэн юм аа нэг хэлчихье. Яргайтынхан гол тэнцэж боссон яргуйт динжүүд нь бэгдэж өссөн аавын минь ачдав алдхан биений минь бүл ахтайгаан тоглож өссөн балчир нас минь илхэн байна. Томоогүй явсан гинхэн үе минь тодхон байна. Аавгах тачигтан хандан урднаас аз жаргал ирүүлэнг инкин ерөө саатуулъя. Хондогоо огт мишгийн шаш 2026 оны 7 сарын 22-нд Улаанбаатар таагсан юм. За ингээд энэ өшөө бисний өшөөнд зориулж байгаа юм аа. Найдам насны чинь хойд амтч босton өд наруулнаа. Ой. Манай дүүгэнэ. Маш их баярлалаа. Танад баярлалаа гэхэд өөр одоо хийх сайхан болчихгүй байна. Та бүхэнд баярлалаа. За энэ манай найзын ахын өвгөн одоо уртнаас удаан жаргал өрөөйдөө.
бусад юмнуудын бүгд та бүхэн хэлцэхдээ маш их баярлалаа. Таны уран бүтээлд улам их өсөлт өндөр болтугай гэж хэлээ. Дүүгээс амжилт хийсэн гэж бодсон. За өний дэнбэ манай говьтай яруу найраг ээжийн тухай дуу ямжтай шүү дээ. Саяын насан буян хийсийг сайхан дуу байдгийг манай говьтай аймгийн ээж нарын цүлдүү болох сайхан дуу гэсэн их сайхан хүн Дамбирал сүрэн тэр нөхөр нь дэндүү. Өнөөдрийн энэ нар хурдчилсан сайхан өдөр манай цогт сумын угаасаа сэргэлэн цаваа хүн одоо бас л шинэ бүтээл хийж ингэж найс нөхдүүд бүгдээрээ ярьж өөрийнхөө новын үзэсгэлэн хийсэн бүтээлээ ингэж харуулж байгаад баяртай байна. За тэгээд одоо дашсивдээ улам сайхан их амжилт гаргаарай гэж өрөөж эрүүл энгийн өрөөж за амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Анаа хөөхтэй. За хажуу. Би одоо бас энэ хүнтэй нэлээд ойр дотн уран бүтээл ярьж сая явандууд толгож явдаг нэг тийм характ бүлгийн нэг гишүүн байгаамаа. Тэгээд би чамд уран бүтээлийн амжилт хүсье. Огтосож удаан жаргаараа 100 насд зургаадаа тайгаа тулаараа сайхан байна. Ямцж байна минь. За. Биш 200 насламаар байна шүү дээ. 100 болчихоо. Хей, орон базар. Энэ их хүний хүндтэй арга хэмжээнд оролцож байгаад бас баяртай байна. Тэгээ энэ олон зочдынхаа дунд намайг багтааж ирсэнд баярлалаа. Би өдөр үнцэн мэргэжлийн цэцэрлэгийн багш маань шүү дээ. Тэгээ Дашка ахыг бол 2000 оны дундаас эхлээд Германаас ирсэн цагаас нэхлэн мэддэг байсан. Манай цэцэрлэгийн эхлэгч маань болохоор Говьтай аймгийн одоо ая зохиогч, хөгжмийн зохиогч Нанслимаа гэж хүн байсан. Энэ хоёрын уран бүтээлүүд манай цэцэрлэгт одоо төрдөг байсан. Одоо амин зайтай ахын дэс үшээ юу гэдэг хүүхдийн хүчлэг. Би өөрөө хүүхдийн багш учраас Дашка ахтай хоёулаа зүг хамтарч ийм сайхан уран бүтээлүүд одоо залуу хүүхдүүдэд одоо түгээн дэлгэрүүлэхийн тулд бид нараас нэг биш удаа хамтарч ажилладаг явдал байгаа. Тэгээд таныхаа хийж бүтээснээр бахархдаг шүү. Хойш үедээ үлэн их өргөөштэй тусалтай байгаа. Үнэхээр өөрийнх нь хийсэн номыг гайхал шуугуулж явах сайхан гэдэг ном байдаг. Тэр шиг гайхал шуугуулж явах юм яг бас энэ залуу үедээ бас сургаж байгаад баярлаа. Тань ирээд нэг сайн сайхан хийсэн. За өчигдээ бас айлгуу гэдэг юм уу? За одоо их сайхан байна. Та бүхэнд маш их баярлалаа. Хамаг сайхан сэтгэлэн, хамгийн гоёуган, хамгийн үнэтэй бэлгээ бүгдийг над төгслөө шүү дээ. За баярлалаа.
энэ өгөөмөр сайхан өнгөн ногоон өгөөжних ийм сайхан зун миний амьдрал уран бүтээлийн их чухал үйл явдал болж байгааг үзэгч танд дуулгая. Нэгдүгüүрт нь хөшөөнэлээ. Энэ хөшөө миний хөшөө биш. Яг л урлагийн их том бүтээл. Яг тэгэхээр нэгдүгüүрт нь дэлхийг хайрлсан, дэлхийг ярьсан, дэлхийг хамгаалсан сэтгүүлч. Тэрний санаа гаргасан. Хоёрдугаарт нь дэлхийг би нисэх онгоцоор 3 удаа бүтэн тойрсон. Тэрнийг харуулсан. Тэгээд хүний алганд дэлхийний энд нь миний уран бүтээлийн нэг гол сэдв амьдрах сайхан гэж англиэр бичээтэй байгаа. Хоёрдугаарт нь энэ үзэсгэлэн бол олон улсын сэтгүүлч орчуулагчийн байнгын үзэсгэлэн байгаа юм. Энэ 4 дахь удаагаан гараад байгаа юм. За энд юу гэхээр ерөөсөн телевизийг л хэлэхдээ телевиз үүссэн түүх. Энэ миний түүх. Би телевиз Монголд үүсээгүй байхад олон улсын сэтгүүлчин тоомчийн ажлыг хийж байлаа. Тэгээд энд одоо бас нэг сонирхолтой хэлэхэд Монголд телевиз үүсээд зурагтараа өгөөж нэрлээд тэгээд дэлгүүрт энэ телевизор байдгүй байсан баг. Тэгт нь би Америкт томилолтоор яваад энэ жижигхэн телевизийг авчирсан. Энэ бол Америкаас анх удаага Монголд орж ирсэн телевиз гэж хэлэх хэрэгтэй тийм ээ жижиг. Энийг авч гарах, Бээжингээр авч гарах гэж бас нэлээ асуудал орсон шүү дээ. Электрон бараг хамаагүй зөөдгүй юм аа гэх. Тэгээд би олон улсын сэтгүүлч бүх юм харуулж ингэж яалаа. За ингээд энд телевизийн одоо бүхэл хадис байж байгаа. Битэкамын том хальс тэр харагдж байна. Мөн сая жижигхэн одоо флаш энд харагдж байна. Энэ миний камерын юу бас энд харагдж байна тийм ээ. Ийм асар томч нь ийм жижигхэн болцсон ийм юм. За энэ дараа чи юу гэхээр би бас сони юм хэл 63 настай байхдаа электро хөгжмөөр ажиллаад тэгээд Монголын рок попын хамгийн том наадам Пентатоник наадмын тэргүүн шагналсан одоо энэ үеж Пентатоник наадмын намайг тэр наадмын ерөнхийлөгч байсан долгоо намайг рок попын отгон банд гэж нэрлэдэм. Манай болгоч захирлсан юу байсан намайг рок попын отгон банда гэдэг юм шүү. За ингээд энэ юу миний маш их юм байна. Одоо тэрнийг бас сонирхуулж хэлэхэд дэлхийн яруу найрагчдын их хурлуудад баг бүгд нь оролцсон. Шүлгэн уншаад манай зал жаргал битсэн тийм ээ. Эн чин өөрийнхөө шүлгийг англи францаар уншаад бавуугийн шүлгийг англиар тэнд уншаад тэгээд орой дуулж бүжиглээд бүх юмыг хийдэг янзтай нөхөр шүү дээ гэж бичсэн байгаамаа. За ингээд уран бүтээлийн бие даасан 4 удаагийн тоглолт хийсэн. Гэл айлан баярлцгаая хүмүүсээ гэл. Болормоо зохиолч юу гэсэн бэ? Ташцуугийн ширээ цаг үргэлж орлого залгаар дараастай байдığım гэсэн тэр дараастай байсан юм энд байж байна. За тэр одоо тэгэл одоо одон медаль юу дорсголын юм гэдэг бол гिचнэн их байна вэ? Гिचнэн их байна уу? За ингээд үзэглэн үзэж та бүхэн сонирхож бас баяр хүргэж байгаа. Маш их баяртай байна. Энэ одоо уутмууд энэ одоо юм нэг харахад тоолоод үзвэл өөсөн дуусахгүй ийм сайн юм тэ. Тэгээд одоо бас сонирхуулж хэлэхэд гэдэг юм уу. Энэ одоо би одоо Монгол улсын албан паспорт гэж байна шүү дээ. Албан паспорт. Тэрнийг би хэдүү 6-аг юу болгосон ба шүү дээ. Бүр дуусгаад одоо тийм ээ. Одоо ямар ч зай байхгүй. Нөөс улс орнуудын яг дэлхий 3 удаа тойрцсон юм чи харахч байхгүй шүү дээ. Ярих юм байхгүй их байнда хөөхтүүд мань за
За гэлээрээ миний үзэл нь таалан байсан. Маш их баяртай байна. За ингээд миний уран бүтээлийг намайг дэмжиж байдаг телевиз үзэгч та бүхэнд аз жаргалыг том орн бэлгэлээ. Алтан нар нөөдрийнх шиг илчтэй байхын ёроолыг тавь Монгол орн маань сайхан байна шүү. Өгөөмөр зам болно гэж би бичээд байгаа. Өгөөмөр зуны өнгөн новногон байдгийг одоо та бүхэн харж байна. Өгөөж нь ариун байж таарнаа. Энэ өнтэй зуны өгөөжийг та бүхэн хүртэж дайдлаарай. Гэлээ.